Сайн байцгаана уу? Энэ хичээлээр би та бүхэндээ зээлийн үндсэн хүүний өр, хуримтлагдсан хүү болон торгуулийн хүүг хэрхэн залруулах талаар заая. Нэгдүгээр, зээлийн хуримтлагдсан хүү залруулах. Зээлийн хуримтлагдсан хүү залруулахдаа зээлийн наасны дэлгэрэнгүй авалгаа цонхны хүү тавлан орно. Хуримтлагдсан дүнгийн арын араан дээр дараад үлдэгдэл залруулах цонхыг дуудана. Энд дансны дугаар болон одоо байгаа хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл харагдана. Үлдэгдэл залруулах цонхоор хуримтлагдсан хүүгийн үр бууруулах болон өсгөх залруулгад хийгдэнэ. Бууруулж залруулах бол хасах тэмдэгтэй, өсгөж залруулах бол нэмэх тэмдэгтэйгээр гүйлгээний дүн болон гүйлгээний утгах талбарт утга оруулж өгөөд гүйлгээ хийнэ. Жишээ нь би хуримтлагдсан хүүгээ 5,000 төгрөгөөр бууруулмаар байвал хасах 5,000 гэж бичээд гүйлгээгээ хийнэ. Энд залруулсны дараах хүү харагдана. Гүйлгээ амжилттай хийгдсэний дараа хуримтлагдсан дүн 5,000 төгрөгөөр буурсан нь харагдана. Хоёрдугаар, зээлийн хүүний үр үүсгэх болон торгуулийн хүү залруулах. Зээлийн хүүгийн үр үүсгэхдээ зээлийн наасны дэлгэрэнгүй авалгаа цонхны хүү тавлан орно. Хуримтлагдсан дүнгийн арын араан дээр дараад үр залруулах цонхыг дуудана. Үр залруулах гүйлгээ хийхдээ эхлээд таны үр үүсгэх хүүгийн дүн хуримтлагдсан хүү дээр байгаа эсгийг шалгана. Жишээ нь та 35,000 төгрөгөөр үр үүсгэх гэж байлаа гэхэд хуримтлагдсан хүү дээр маань 25,000 төгрөг байвал хамгийн ихдээ 25,000 төгрөгөөр үр үүсгэх боломжтой гэсэн үг. Жишээ нь би 35,000 төгрөгөөр үр үүсгэх гэвэл хуримтлагдсан хүү дээр байгаа дүнгээс их дүнгээр гүйлгэх боломжгүй гэсэн алдаа зам. Ийм учраас та эхлээд хуримтлагдсан хүүгээ 35,000 болгож залруулах шаардлагатай. 35,000 төгрөг болгохын тулд 10,000-аар өсгөх залруулах гүйлгээ хийнэ. Үүний дараа үр залруулах цонхлуугаа дахин ороод 35,000 төгрөгөө бичиж өгнө. Амжилттай гүйлгээ хийгдсэний дараа хуримтлагдсан дүн дээрх 35,000 төгрөг маань тэг болж 35,000 төгрөгөөр үр үүснэ. Хэлхцээ шинжилээд хүүлүүгээ оруул хуримтлагдсан дүн маань тэг болоод төгрөгөөр өнөөдрийн огноогоор хүний үр үүснэ. Одоо бүгдээрээ сая үүсгэсэн хүний өрөндөө нэмэгдүүлсэн хүү тооцож залруулга хийнэ. Нэмэгдүүлсэн хүү залруулахдаа өрийн түүх цонхоор хүний өрийн арын араан дээр дараад нэмэгдүүлсэн хүний үр залруулах цонхыг дуудана. Энд бууруулж залруулах бол хасах тэмдэгтэй, өсгөж залруулах бол нэмэх тэмдэгтэйгээр гүйлгээний дүн болон гүйлгээний утга талбарт утга оруулж өгөөд гүйлгээгээ хийнэ. Жишээ нь би 35,000 төгрөгөндөө 1%-аар хүү бодоод 350 төгрөгөөр залруулга хийнэ. Энэ үед залруулсны дараах үлдэгдэл 350 болно. Гүйлгээ амжилттай хийгдсэний дараа өрийн түүх цонхны тооцогдсон нэмэгдүүлсэн хүү баганд миний залруулсан 350 төгрөг орж ирнэ. 3-р, зээлийн хүүний үр бууруулж залруулах. Зээлийн хүүгийн үр залруулахдаа зээлийн наасны дэлгэрэнгүй авалгаа цонхоор ороод бүгд өрийн дүнгийн арын араан дээр дарна. Эндээс өрийн түүх цонхлуу орно. Энд төлөвлөөгүй бүх өрөөд харагдана. Өрүүдээс залруулах өрөө олоод арын араан дээр дарж үр залруулах цонх дуудана. Ингэхдээ өрийн төрлүүдийг анхаараарай. Энд үндсэн үлдэгдэл болон үндсэн хүүний өрийг ялгаж харуулна. Үр залруулах цонхоор хүүгийн үр бууруулах болон өсгөх залруулгууд хийгдэнэ.
Бууруулж залруулах бол хасах тэмдэгтэй, өсгөж залруулах бол нэмэх тэмдэгтэйгээр гүйлгээний дүн болон гүйлгээний утга талбарт утга оруулж өгөөд гүйлгээгээ хийнэ. Энд залруулах гүйлгээ хийхдээ хуримтлагдсан хүүтэй харьцаж хийгдэн гэсэн чекийг чеклсэн хэсгийг анхаараарай. Чек байхгүй тохиолдолд баланс маань шууд нөлөөлж зөрүү үүснэ. Чек байгаа учраас таны залруулсан зээлийн хүүгийн өөр хуримтлагдсан хүүд шууд нөлөөлж хуримтлагдсан хүүг ижил дүнгээр залруулах шаардлагатай болно. Жишээ нь би хасах 10,000-аар бууруулах залруулах хийхэд тухайн 10,000 хуримтлагдсан хүү рүү орно. Тиймээс гүйлгээ амжилттай хийгдсэний дараа хуримтлагдсан хүү рүү орж ижил дүнгээр залруулах хийх шаардлагатай болно. Энэ удаагийн хичээл ингээд дуусч байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.